За миний үе 1949 оны зуны сайхан өдөр одоогийн Арангай аймгийн Тариац сумын Алтаад багт Багийн нутаг Адгийн Жалга гэдэг газар Дэндүү өвөөгийн гал дээр гарсан гал зээ болж төрсөн юм аа. Ингээд зуны 6 сарын үед төрсөн юм шиг байна. Ингээд багнасаа эцгийнхэн гар дээр өнгөрүүлж манай ээж хот явахдаа намайг үеэл эгч Бэрэнглима гэдэг эгчтэй өргүүлээд тэгээд Улаанбаатар явсан байдгийн. Манай өргөж авсан аав бол Цогтын Шагдар гэж хүн байсан. Ийм түүхтэй. Тэгээд замд ээжээс гадна Бэрэнглима гэж өргөж авсан ээж ингээд хоёр ээжтэй ийм хүн байгаа. За миний жинхэнэ аав бол Готвын Самбаа гэж хүн байсан юм шиг байгаа. Нилээн сүүлд одоо Бавжин өгчээс мэдээж авч тэгээд ах дүү нартайгаа танилцсан одоо Алтаад багт Самбаагийн Бүрвжөв, Бүрвсүрэн, Баасанжөв, Батбайсгалан гэдэг одоо манай эцэг нэгтэй их өөр дүүнэр бол тэнд өнөр өтгөн сайхан амьдарч байна. За манай төрсөн эхийн талын төрлүүд бол одоо та нар сайн мэдж байгаа. Хамгийн том нь одоо Жамсранжив ах байна. Тэгээд манай ээж, тэгээд Мавга ах, Цэвэг Жумбу ах, Бямба ах, Чансал эгч, Мегмар ах, Жавзан Багам эгч гэж хамгийн том эгч байсан. Тэр нь намайг хүүхэд байхад зүрхний өвчтэй байсан. Тэгээд бурхан оронд явсан ийм түүхтэй. Товчхон дурдахад энэ бол одоо та нар сайн мэдж байгаа учраас би их нуршиж ярьж хэрэггүй баха гэж бодож байна. За миний үе бол ингээд ээж аав дээр өсөөд ардын сургуулиар явж анагаах ухааны дээд сургуулийг 1973 онд төгсөж нэг ангийн хань Дуутбаяртай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлсэн. За миний амьдралын ажлын гараа бол Дорноговь аймгийн Сайн Шан хотын нэгдсэн эмнэлгээс гарсан. Тэнд 4 жил ажиллаад төрлөх Арангай аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ирж одоо 77 оноос 84 он хүртэл ажиллаж байгаа. 84 онд аймгийн намын хороонд эмнэлэг хариуцсан зааварлагч, суртал нэвт ухуулга хариуцсан суртал нэвтрүүлэгчийн ажил хийж агаад 1988 онд намын төв орооны дэргэдэх Жанжин Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуулийг сурч төгссөн. Ингээд аймгийн намын хороонд ирж ажиллаж агаад цаг төр өөрчлөгдөж Монгол Ардын Хувьсгал нам бол бүхнийг одоо өдөртөн чигдүүлэх үүргээсээ татгалзаж олон намын систем үүсснээс намын үүрэг оройл багасж намын ажил бол одоо тийм их биш болсон. Ингээд Арангай аймгийн Тариац суманд Монгол Ардын Хувьсгалт намын хорооны нарийн бичгийн даргаар өрсөлдөж сонгуульд ялаад нарийн бичгийн дарга болоод хэдхэн сар болж байтал нам маань орон тооны бус болоод би нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажилласан юм түүхтэй байгаа. Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч өгөөд намын дарга орон тооны ус намын дарга авсарч хийжсэн. Ингээд аймаг сумынхаа төрлөх сумынхаа
ард түмэнд одоо тариац сумд чи бид хоёр 13 жил байна уу? Үйлчилж ард түмэнд эрүүл энхийн төлөө үйлчилж 13 жил ажиллаад 2004 онд Улаанбаатар хотод ирж хувийн эмнэлэг байгуулад хувийн эмнэлэгтээ одоо хүртэл бид нэр ажиллаж байна. Манай эмнэлгийг манай зээ охин, анхмаа нөхөр, өсгөө хоёр бол сайхан үргэлжлүүлэн авч яваа. Ийм товчхон түүхээ товчхон яри дэлгэрэнгүй бол номон дээр гарах учраас энд нуршаад явах бай. Одоо ингээд ах トゥ нарын талаар бол товчхон ярих тул миний хамгийн ойр дотн байсан нас ойролцоо болоод тэгдэг юм уу? Мягмар ахтайгаа бол би ойр дотн барилдаж, ноцолдож ингэж явсан ах минь байгаа юм. Тэгээ Мавга ах бол миний одоо хайртай ах нарын нэг хончин хүн байсан. Жамаа агч сайлчин ингээд олон хүүхэдтэй одоо бодоход Мавга ах чинь 13 хүүхэдтэй байна уу? Тэр олон хүүхдийг өдөө зэрэгт өсгөж хүмүүжүүлэхэд чинь маш их хөдөлмөр хоёр өгсөн маань маш их хөдөлмөрлсөн байна даа гэж боддөг юм аа. Замсранжуу ахыг бол одоо энэ дурсахаас аргагүй. Замсранжуу ах бол ах トゥ нарын төлөө их зүтгэдэг ийм хүн байсан. Амралтаа авахаараа ээж дээр очиж хадлангийг хадаж өгдөг байсан гэж ярьдаг байсан. За одоо амьд үнд байгаа манай Чанцал эгч маань бол одоо 85 хүрж байна уу. Одоо сайхан эгч биднэртэй ойр дотно. Тэдний өрөө хүүхдүүд бол биднэрт бол одоо тус дэмжлэг болж манай Амраа хөргөн Чатравал хоёр бол бид хоёрыг 20 жил ичгээр тасалдгүй одоо ингээд байдагт бол би өвгөн бий бол их баярлаж байгаамаа. Цэвг ах бол манай одоо Бэлэг Танхай гэх юм уу сайхан ах байсан. Одоо арх бас намайг хүүхэд байхад арх бас жоохон балгадаг. Тэгээд цогтохороо 10 бүгэ гэрлэхт нь би гаргаж өгнө гэд өнгөрдөг. Арх уусан хүн бол бас өнгөрдгийг бол та бүхэн мэдлэг байхад тийм сайхан ах байлаа. Манай хүрээ ах, цог ах гэд хүрээ ах мундаг том лам хүн байсан. Эднийх цэвг ахыг өргөж авсан ийм имлээ. Тэгээ хүрээ ахт бол би гурлын тасалж өгнө, их нарийнхан тасалж өгнө. 101 борцтой нарийнхан тассан гурилтай хоол хүрээ ах хийн. Тэрнээс надад ийм хэн жижигхэн аягаар нэгийг хийж өгдөг. Тэрийг одоо дахиж идэх юмсан л гэж бодмоор тийм таснаас исэн их гоё хоол байдаг байж үлээ. Хуушуурын их жижигхэн одоо төлж бариагүй дөнгөж нэг шар туяатай тийм гоё хуушуур хийж иддэг. Тэгээд өвөл одоо айраг юм да, өхрөө айргийг одоо хадгалаад хүрээ ах өвөлжин уудаг аймаар нямбай мундаг лам өвөө байлаа. За өөр чи манай Бямба ах бол жигдэн гэдэг айлд өргүүлсэн, багд нь өргүүлсэн. Тэгээд биднээс арай хоол өнди өссөн юу сүүлийн үед тэр Орос барилгын ангид машин энэ төр барьдаг байсан гэж байгаа. Аймагт бол харин бид нэлээд дотн танилцаж уулзаж Бямба хаяа манайд орж ирж бас нэг 100 татдаг. Дарсрын эгч чинь Сүрягийн больницад бахаас овлогч хийдэг. Бас олон хүүхдүүдтэй ийм сайхан ах байлаа. За өөр манай ах トゥ нэрс үлээ. Яг дэндүү өвөгийн болчихж гэнэ үү? Хүн орхихоор
намайг орхилоо гэд гомдож мэдээж та бас дурс. Тэ 70-тай манай ээж өргөж авсан ээж бол Бэргэлэмаагээд ээж энэ бол бүжигээд одоо энэ дэндүү өвөөгийн төрсөн дүү юм лээд ингээд би түрүү хэлсэн үеэл эгчтэй намайг өргүүлсэн гэд. Тэгэхээр ээж чинь тал бол сайхан хүмүүс байсан одоо өр хүүхдэн л байна да. Манай хамгийн том ах том чойжл гэж их ярьдаг байсан ээж. Саяхан Жовзонтой уулзахад ээж нагц ээж үүд сэпгээл ороод ирэх бахтаа гэж их боддог байсан гэж ярьж байсан. Тэгээд ээж их ярьдаг байсан. Тэгээд тэр цагаатгал гарахад би номон дээр их хайгаад олохгүй байсан ши сая тэр тариац сумын 100 жилийн ойгоор Мегмар Самбуу гэдэг хүний бичсэн түүхчийн бичсэн номон дээр дэндвийн жойжлсрэн цагаатсан гэсэн юу тодорхой гарсан байна. Дэндв өвгөр овгулсан. Тэгээд хил сэргээр шоронд байж байгаа зайлууд нэг жил шахуу хоригдж байгаа. Тэгээд шоронгийн аяыг даалгүй нас барсан юм билээ жойжлах. Тийм аймаар юм л болсон. Зах зух төр байна л да. Том чойжл гэдэг. За жижиг чойжл гэдэг нь бол сайхан ёстой насаараа жоромоор унж том гоё хаш ганс зууж хаш өөрөг барьж явж бэлэг данхай явж исэн ах маань одоо 50 гарсан өнөө ортой аваа авч исэн тийм сайхан ах маань байгаа. Одоо тэгээд их бор дар сууж исэн тэр юм уу зайлвал элэгний өмнө үгээр бурхан болсон чойжлах. Дараагийнх нь манай Яваад ах гэж ёстой мундаг ах насаараа машинист хийсэн. Барагд Хөдөлмөрийн Баатарт тодорхойлогдсон ийм сайхан ах маань байгаа. Миний ах бол одоо ихч дүү нэртэй бол их тус болж их хайр халамжилж байсан. Одоо манайд гэхэд ч ээж дүүтэн ухаардэл оюутны машин энэ тэр хөдөөний тэр хүмүүс ч авцарч бэлгэлж байсан. Нэг сонин хачаа юм ярихт бол ээж эцснийхээ тарган сөвөөний хавиргыг дүүгээ амралтаар ирэхт нүгнгээд ханны юунд нүдэнд борцолж хатаагаад нөгөөх нь мань битүүл амсгаа аргагүй гашуун шар өөхтэй тийм гашуун юм болон тэгээд Яваад ах ирээд ажаагийн хоолоо хорсгосон тэр махыг идэх мөнч сайхан шүүгээд Яваад ах тэгдэг байсан. Тэгээд Яваад ах ажаагийн хийсэн хоол их амттай гэж Яваад ах тэгдэг байсан. Яваад ах бол тэр одоо номнууд уншиж яхад тэр хүний сэтгэл гаргаж хийсэн хоол бол бас зүгээр хүний адилхан лавшаа хийлээ гэхэд тэр хүний сэтгэлээ гаргаж хийсэн хоол бол илүү амттай болдог юм шиг байгаамаа. Тэр дүүдээ бол ээж бол сэтгэлээ л гаргаж хоолоо хийж байсан. За дараагийнх нь одоо манай вавжив өгч бол одоо өстой намайг бол өдөө зэрэг төрөхөд их тус өргөсөн хүн дээ. Тэдний суудч байсан, хоолын чи маш их идсэн. Биднэр чи хувцас сунарга мөнгө төгрөг оюутан байхад их өгчээсэн. Замдах гэд нөхөр нь одоо энэ дурсахгүй байж болохгүй юуны шатрыг тоглоно. Нэгдлийн ерөнхий небо дундын үйлдвэрийн ерөнхий небо байжсэн их мундаг хүн. Шатар намайг зааж анх сургасан хүн бол замдах. Тэгээд намайг
шатар тоглоод таваа халуун баяртай маад үүний цодоор мадлах тэмээшээ суулгана гэхэд 2 тэмээгээр тойруулж явуулж байгаа матыг ийм олон маднууд хийгээд тас итлий нэгээд ганц кайф авдаг тийм ах байлаа. Тэгээ яг энэ ээжийн тал ингээд ах дүүнийхэн талаар товчхон дурдсан энэ бүгдүүд одоо номын оргон дээр гарах юм. Одоо энэ ургийн баярыг санаачлагыг бол миний сонссноор бол эхлээд бол манай Үлзий Баян мөнх Мягмар ахын эдгээр их санаачилж олон жил ярьсан. Тэгээ сүүлийн үед Насанбаат, Баяраа, Эрдэнэбаяр энэ залуучууд бол одоо манай Зани ахын ач нар эдгээр бол одоо их хөөцөлдөж ургийн баяр одоо энэ 107 сарын 26-нд болох гэж байгаа юм байна. Энэ үнд бол өвгөө ах нь бол маш их баяртай одоо чадан ядан очихыг хичээж байна. Одоо энэ баярын гол ач холбогдол бол ах дүүсээ танин мэдэх, ялангуяа энэ хүүхдүүд энэ залуучууд ах дүүсээ сайн мэдэж авах бол их тус нэмэртэй их чухал зүйл юм гэж би бодож байгаамаа. Ургийн баярыг бол сүүлийн үед бол хүмүүс их хийдэг болж ураг төрлийнхаа талаар одоо ном бичиж CD гаргаж зарим нь кино бичлэг хийж ингэж авч бие биендээ тарааж ингэж мэдэж авдаг болж энэ бол их чухал юм аа. Тэгэхээр ургийн баяртаа өөр удмаараа цөмөөрөө манай удмын Дэндив өвгийн бүрэгдийн Дэндив гэдэг үний ург удмынхан итгэв санаачлаг гаргаж сэтгэл гаргаж сайн оролцож сайн залуучуудынхаа хийж байгаа ажлыг сайн дэмжээрэй гэж уриалах байна. Өгшөө ах нь.